Амьдралын үргэлжлэл өнгөрсөн одоо бас ирээд үедээ болоод өнгөрсөн тэгсгээд мартагдах явдал байхад хэдэн жил хэдэн 100 улиран одлоо ч гэсэн өчигдөрхөн юм шиг тодхон санагдах сайхан үйл явдал дорсомж гэж байдаг. 1995-1996 оны Монголын соёл урлагийн амьдралд шинэ нээлт тесрэлтийг хийж чадсан юм. Тэрний нэг нь яахын аргагүй камертон хамтлагийнхан байлаа. Ёстой л нэг залуучуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж хаа нэгдээ байгаа ирээдүйн сайн сайхан руу урайлан дуудаж байсан юм. Энэ залуус өөрсдийнхөө хүчээр олон танигдж, өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэж эхэлсэн гэдэг. Тэр зүтгэлэнч талаар болоогүй юм. Камертоны залуус мөрөөдлийнхөө хүчээр Монголын рок попын ертөнцид залуучуудын дунд цоошин дүр төрх бий болголоо. Үнэн дээр 90-ад оны залуусын амьдралыг өнөөдрийнхтэй харьцуулахад газар тэнгэр шиг хол ялгаатай. Тийм ч учраас дуучин болд өнөөгийн залуусыг хэн нэгнээс хараад хариуцлагагүй, зориггүйгээр залуу насаа битгий үрээсэй гэж бодсон гэдэг. Хайрын хүч баримтад нэвтрүүлэг. За энэ бол уран бүтээлийн B production-ы байр. B production гэхэлэр манай 5 хүүхний зарим нь мэдж байгаа. А зарим нь мэдэхгүй байж магадгүй. Дорд сүрэнгийн болд гэж анх шахан шавилхан хүү байсныг би мэднэ. Дараа нь камертоны болд болсныг бас мэднэ. А сүүлд нь төрийн сойрхол болд болсныг бас мэднэ. Дорд сүрэнгийн болдоос төрийн сойрхол болд хүртэл бараг 20 гаруй жил өнгөрсөн байна. Болд маань уран бүтээлээ туйрвсаар байгаа. Болд бол дуучин. 1990-ад оны дунд үе 2000-ад оны их камертон хамтлагийн нэрийг сонсоогүй дууг нь дуулж байгаагүй тийм залуу их гэж үнэхээр байхгүй. 18-наас концертыг бэлдэж байх үед би болд болон камертоны залуучуудын зургийг авч байлаа. Тэр үед бараг өсвөр насны хүүхдүүд байсан да. Тэгэхээр тэрнээс хойш энэ 19 жилийн хугацаанд Дорд сүрэнгийн болд маань төрийн сойрхол болд хүртэл юу хийв? Энэ хүнийг юу төлөх үү? Хэн авч явсан байна? Юу авч явсан байна гэдгийг ярив. За энэний жишээгээр залуучууд бид өөрийнхөө хүсэл мөрөөдөл төлөвлөдөд ингэж явж болох уугүй юу гэдгийг бас болдоос мэдж энэ нууцыг бас тайлахыг оролдъё. Гол нь бол болдоос гадна миний ард 3-3 залуу хүн байгаа. Бидний аав ээж, ах эгчийн хинээсэн ч асуусан 90-ад оны хүнд хэцүүг бүгд мэддэг. Яагаад гэвэл тэд нийгмийн шилжилтийн хүнд хэцүү ороо босгоо үеийг тойрч биш туулаад гарсан юм. Монголын эдийн засаг ер нь Монгол орон бүхэлдээ нисгэгчгүй онгоцтой адил явсан үе. Тэр үед залуус зүгээр гараа хумхэн суулгүй, зарим нь мөрөөдлийнхөө нандин утасны үзүүрээс атгаж эхэлсэн юм. Хаалттай, хяналттай байсан нийгэм задрахад энд тэнд гадныг их салхилж ёстой хөмөрсөн тогоон дотор гэрэл тусч эхэлсэндээ хүмүүс амьдрахын төлөө ажил төрлөө алдахгүй тулд эрвэхээрээ зүтгэдэг байлаа. Гадна дотны өч төчнөө соёлын нөлөө бидний амьдралд нэвтэрч хүмүүс урдынхаасаа илүү чөлөөт нийгэм рүү тэмүүлж байв. Яг тэр үед бол ерөөсөө л хүүхэд байх үе ч гэдэг юм уу. Манай гэр бүл нэг тийм хангалттай тийм мөнгө олдогч байд юм уу, эсвэл тийм баян сэтгэл байсан үл дээ. Тэгээд яг хүүхэд бидний мөрөөдөл өөрөө нэг хинээс цутгааргүй бүх юмыг бий болгочихсан гэдэг багын нэг тийм миний бол ясмахандаа тулсан тийм бодол ерөөсөө хөглөөл явсан. Яг тэгэхээр тэр үеийн янз бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө айгуу жижигхэн шүү дээ, хүүхдүүдийн үйл гутлаараа өнгөрөх ч байд юм уу, дугуйгаараа өнгөрөх ч байд юм, ингээл нэг хүүхд насны нэг тийм юм дотор ямар нэгэн байдлаар өөрөө
энэ болгоныг авандаач гэдэг юм уу. Эсвэл ээжтэй нэг гоё гутал авч өгөөндөөч гэдэг юм уу. Дандаа нэг тим юмн дээр илүү тийм шаардтаач гэдэг юм тийм хүүхдэл байсан л та. Тэгэл одоо ингээл тэр маань ч гэсэн одоо цаашдаа одоо ч гэсэн бас одоо гутал мөрөдөхгүй маа гэхэд одоо бас нэг өөр юмыг бүтээж хийсэн гэдэг тийм л мөрөдлөөр л зорилгоор л явж гин. Тэгээ тэр үед ямар нэгэн төлөвлөсөн хүүхд бол тийм байхгүй юм чинь. Гол нь бол зүгээр тэр үед чи хөгжимчин байсан учраас ерөөсө багш нар ерөөсө сайн хөгжимчин бол тэгэх юм бол чи одоо мундаг хүн болно. Сайн хөгжимчин болох юм бол чи гэр бүлээ одоо өөрөө гоё хувц аванч гэдэг юм уу, өөрөө гоё дугаа аванч гэдэг юм ингээл хүүхдийг багаас нь л ийм л хүмүүжлэр өссөн. Тэр утгаараа ерөөсө бага насны мөрөдөл ерөөсөө л өөрөө бүх юм аваад хизээ нэгт би мундаг хөгжимчин болж байгаад тэр гутлыг авандаа ч гэдэг юм, тэр дууг авандаа гэдэг л тийм л одоо бодолтой явдаг гэсэн. Хүмүүс 1% авьяас байхад 99% хөдөлмөр бүтээдгээ гэж хэлдэг. Гэвтэл урлагт байглаасаа авьяастай хүн гэж байдаг. Болд үнэхээр ээжийнхээ талаас дуу хөгжмийн авьяасыг нүглэж удам залгасан урлагийн гэр бүлийн хүүхэд гэдгээ баталсан юм. Өвөө нь ардын жүжигчин, алдарт хуурж, гом доржийн Жамян. Болд багаасаа л хөгжимчин болно гэж мөрөөдөж, хөгжим бүжгийн сургуулийн сурагч болсон байна. Аргагүй л удмын авьяасаа хөдөлмөрөөр хөгжүүлж, мөрөөдлийнхөө төлөө тууштай дутгсан учраас Болд өнөөдрийн амжилтанд хүрч чадсан юм. Залуу хүн гэхэд үнэхээр өнөөгийн хүүхэд залуучуудад сайн үлгэр дуурайл болохоор амьдралын түүхийг бүтээж чадсан юм. Би бол ерөөсөө гэр бүлэл гоё байхын төлөө явдаг гэсэн. Яг манайх ч нэг өрөө байранд амьдардаг байсан. Нэг өрөө? Тийм. Тэгээд гэрээ гоё засвар хийсэн гэж мөрөддөг байсан. Бусад айл шиг одоо хандаа хөвстэй ч гэдэг юм уу. Тэр үеийн одоо стенгч гэдэг юм уу энтэй болох юмсан гэж боддог байлаа. Ээжтэй гоё шүүб авч өгнө гэж мөрөддөг байсан ч гэдэг юм уу. Найс нөхөд үеийнхнээс бас ах дүүнэр нь ээж аваа гадаад яваад ирдэг шүү. Тий. Тэгээд ер нь бол би гэрээ гоё болгоно хинээс ч одоо тутгааргүй амьдранд гэж юусоо багасаал зүтгэсэн. За тэр үед юм ховор гисэн мөртлөө гадаад ертөнцөөс юм орж ирж ирсэн учраас та бүхэн 18 нас концертын дээр хараарай. Энэ тийм нэг ажлын комбинезон хувцас өмсчихсэн ингээд дөрүлээ дуулж байгаа. Тэр бол анхудаа тайзан дээр бол костюм бижээг болон бусад концертын албан ёсны хувцас биш. Ажлын хувцастай юм эсвэл юудэнтэй ийм юу өмссөн. Цамц өмссөн. Ингэж бол гарч ирж ирсэн. Энэ нь бол одоо бол хаасайгүй дэлгүүрээр байгаа боловч тэр үедээ бол тийм шинэ юмыг өөрөөр илэрхийлж ирсэн. Тэр мөрөөдлийнх нь бас нэг хэсэг эхлэл байсан баг. Гэхдээ хувцас мөрөөдөөгүй эдний мөрөөдөл бол өөр юм байсан юм билээ. Болдын мөрөөдөл бол их хүчтэй байсан юм билээ. Орой үеийн цагаар өөдөндөө аяа миний 18 нас гэж аялан зогсох охид хүүтийн тоолширч үе үе зурагтаар мамуу найшир гэдэг хүүхдийн дуг этгээд сонирхолоотой хэв маягаар дуулах өгөөд гарч эхэлсэн байна. Залуучууд камертоныг хэдийнэ мэддэг болж дагаж дуурайж эхэлжээ. Зарим охид зүүдэндээ камертоныхонтой уулзахсан гэж нууцхан бодно. Энэ бол үнэхээр тесрэлт байлаа. Манай залуучууд ингэж шин дэлхийн ертөнцтэй танилцсан юм. Камертоноор дамжуулж Монгол залуусын өмнө дэлхийн хөгжмийн үүд хаалга баг багаар нээгдэж байлаа. Сайн дуучин, сайн хөгжимчин болох мөрөөдлөөрөө жигүүр хийсэн залуус үнэхээр гайхалтай байж чадсан юм. Тийм ч учраас тэд амжилтанд хүрч түүнийхээ үр шимээр сайн сайхан амьдарч өнөөдрийг хүртэл нэр төртэй амьдарч байна. Харин болд өнөөдөр залуусыг юунд байлдан дагуулахыг хүсэж явна байна. Ерөөсөө 18 концерт л та. 18 концерт бол ерөөсөө яг л анх бид нар яг мөнгө олж эхэлж исэн үе. 18-с тоглолт гэдвэл тэр үед маш том тоглолт соёлын төвөрөнд болж илаа.
Тэгэл тэр үеэс бидний их сонин тэгээд яг бүх орлогоороо ингээд бие биенийхээ гэрийг засч одоо яг эхэлсэн. За ямар ч зүйл эхлээд хэдүүлээ гоё гэртэй байх хэрэгтэй гэдэг. Хамгийн түрүүнд амлынхаа ахлагчаас эхлэгээд манай гэрийг 18 насны одоо орлогоноос ингээд төсвөлөөд нэг өрөө байраа засчихлаа. Хүрсэн үү? Хүрэлгүй яах вэ? Тэгэл хүргээл засна. Обойд нь нэг тэр үеийн зах дээрээс гар эцсийн диван авч исэн санагдаж байна. Ямар ч гэрээ бол маш гоё болгож исэн санагдаж байна. Танай телевизэртээс өнгө телевизэртээс. Өнгө телевизэр байсан. Орсын нэг телевизэртэй. Тэгээд дараа нь багийнхыг засч исэн санагдаж байна. Тэгээд гэрээ засчаад бол ээж бол аягүй баярлжсэн. Яа тэгэхээр за миний хөө бол одоо арай өөр бодолтой болжээ тий. Одоо ямар ч юм гэхээр өстэй баяртай байна гэл. Өдөж болон дуртай дунаасан өдөж болон дуртай сүйдсэн хүн байхгүй хайраас сүйдсэн хинч байхгүй энэ хайрын онгон зүрхэн энэ болон гэрэлтэх юм чи авич ходыг их хүрээдэ алсогтргүй цэртэй мандаа. За яг өсвөр насны үед бол тэр арх тамхинаас аягүй хол өссөн. Яагаад вэ гэхээр манай аав өөрөө архитектор хүн орой гişүн сууж ажил хийдэг зураг зурдаг. Тэгээ тамхи татгуулганд дандаа булканд орж татдаг. Ерөөсө гэр дотор татдаг. Яагаад гэхээр манай ээж дуучин байсан учраас ээжийн хажууд ерөөсө тамхи татдаг гэдэг. Тэгээ би ер нь ээж аавчтай багада байнга л тамхи ер нь дэмий өөрөө татдаг ч гэсэн бас ингээд бидний хажууд ерөөсө нүдэнд үзэгдэхгүй татдаг тийм. Яагаад ч юм нэг тийм тамхи хөл ер нь дэмий юм байна гэдэг байдлаар өссөн. Нэг тамхинд нэг өсвөр наснд орсонгүй. За тэгээ арх гэдэг маань өөрөө бас их тэр үед чи их зөв амьдрал их байдаг байсан. Хүмүүс их архинд орсон. За тэгэл их арх сохтуу тавьдаг, салт байлдаг. Тэгэл багад бол тэр үеийн архины юу ч их хэцүү байл шүү дээ. Тэгээд бас их жигссэн. Тэгээд бас тэрнээс их холсон. Тэгээд гол нь найзууд их чухал байна. Яг найзалдаг тэр үед өсвөр насны үе, шилжилтийн насны үед найзлжсэн найзууд маань бас бидний их санаа нэгдэж айгүй хүмүүжлтэй ч байдаг юм уу. Арай өөр сонирхолтой, биеийн тамир хийдэг. Тэр үеийн одоо компьютер кино энэ төр олж үзчихээ тэрийгээ дуурайдаг ч байт юм. Нэг тиймэрхүү байдалтай л тийм бүслээ гэлтэй. Хэрвээ чи алдрын оргилд хүрсэн бол бусаддаа ч гэсэн тэр арга замын тухай зааж өгч чиглүүлэх хэрэгтэй гэдэг. Яг үүний адилаар дуучин болд өнөөдрийн залуусыг өөрийн хүсч мөрөөдсөн хийж чаддаг зүйлээ хийж түүнийхээ төлөө ууггүй хөдөлмөрлөж амжилтанд хүрэхийг уриалж байна. Хизээ нэг өдөр ид шидээр бүгдийг авах биш өөрийнхөө гараар оюун ухаанаар тэр ид шидийг бүтээгч тийм залуу хүн байгаасаа гэж тэр хүсдэг. Өнгөрсөн амьдралынхаа дараа харамсаж суухгүй тулд залуу хүн бүр өнөөдрөөс эхлээд яг одооноос эхлээд амьдралынхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Бэрхшээл бүхнийг даван туулах ёстой юм. Залуучуудын хүсэл мөрөөдлийн тухай реалити бодит тийм баримтат сурвалжлагын нэвтрүүлэг хиймээр байна. Тэгээ энэ бол золоохоо цуврал байх юм шиг олон цуврал байна. За сэдв нь өнөөдрийн залуучууд зорилго нь бол тэдэнд нөлөөлөх ач холбогдол нь залуу хүн нийгэмд өөрийгөө мөрөөдлөөрөө яаж олж авах вэ? Яаж авч явах вэ? Юунд хүрэх вэ гэсэн ийм л утгыг эднэрт өгж ойлгуулах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн залуучууд бидний 18 нас концерт хийж явах үеийн шиг биш болсон байна. Өнөөдрийн залуучуудын бэлэнчлэг сэтгэлгээ юм бүхнийг амар хэлбэрээр гар дор байхаар бодож амьдраад өөрийнхөө төлөө шинэ амьдралыг бүтээлчээр босгохын төлөө явахаа болчихжээ гэж болт хэлсэн. Одоогийн залуучууд бас мөрөөдөл нь их сайхан амьдрах юмсан, ажил мэргэжилтэй болох юмсан. За тэгээд өөрөө бас энэ их орондоо эрэхтэй том мэргэжил эзэмшээд их орондоос одоо өрөөгөөж өөх тийм л одоо хөдөлмөр хэрэглэмсэн гэсэн юм залууч зөндөө. Нөгөөтэйгүр бас нөгөө талдаа болохоор хит бэлэнчлэх сэтгэлгээтэй. Бас нэгнийгээ их үүсгдэг. Эсвэл их амархан юм дээр хурдан мөнгө олох ч байдаг юм уу? Эсвэл нэг
даргын туслах гэдэг ч юм уу, эсвэл нэг тендер авчдаг ч гэдэг юм уу. Эсвэл нэг эсвэл одоо яадаг ч юм. Ингээл нэг тийм хурдан тийм гоё болох юмсан гэдэг тийм хит хурдцтай мөрөөдөлтэй хүмүүс их байна л да. Аливаа юм чи ингээд шатараалтай төвчээртэй явах юм бол тэр баялыг өөрөө бүтээх байх гэж боддیں۔ Тэгээд бас анх бас ерөнхийдөө ийм хэмжээний бас зорилт тийм телевизийн нэвтрүүлэгч гэдэг юм уу ямарваа нэг юм хий гэсэн санаа төрсөн юм л дээ. Яг энэ шиг л яг бидний хийх гэж байгаа нэвтрүүлэг бол бити хүнд бити найд ээж аав төрүүлэл өсгсөн бол энэ бол том ач хавьяа. Болд ийм л зорилгоо үртлэн сэтгүүлч зол жаргалтай уулзсан юм. Энэ зорилгоо ажил болгохын тулд бас энэ ажлынхаа үр дүнг харахын тулд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч зол жаргалын Намуун Z Production-тай хамтран ажиллахыг санал болгож төслөө танилцуулж байна. Хин хинд нь хүүхэд залуучуудын төлөө ирээдүйн хөдөлмөрч Монгол иргэний төлөө гэсэн сэтгэл зүрх байсан учраас хамтын хүчээр, хайрын хүчээр залуучуудад туслахаар ийхүү шийджээ. Авиас чадвар нь байгаа боловч амьдралын эрхээр эсвэл эрүүл мэндийн байдлаасаа болоод өөрийгөө нээж хөгжүүлж чадахгүй яваа олон хүүхэд залуус бидний донд бий. Тэднийг олж уулзах нь ихний алхам. Одоо тэр хүүхдүүдийнхээ эрэл гарна. Хүсэл зоригтой мөртлөө боломж нь байдгүй ч гэдэг юм. Эсвэл нэг хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу. Эсвэл ээж аав нь болдгүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг хаалттай орчинд байдаг ч юм уу. Яг энэ шоугаараа гол нь зүгээр одоо бүх болцоонд байхад те хөдөлмөрлж чадахгүй байгаа өөрийнхөө одоо авиас чадлыг дайшлахгүй байгаа хүмүүсийн нэвтрүүлгээс соромж аваад маргааш энэ нэвтрүүлгийг үзэл маргаашнаас ажил хөдөлмөрийн ярилж байдаг юм өөрийнхөө туртай мэргэжлээрээ одоо өөрийнхөө туртай зүйлээ одоо шил би дуулах туртай би өдний хүртэл дуугаа дуулаад айнгээр амьдраад ч юм гэр бүлээд хичээгээд явж гин гэдэг шиг өөрийнхөө хийж чаддаг зүйлийг ихлэ барьж авах хэрэгтэй. Тэгэхгүй чаддгүй нэг улс төрч гэдэг юм уу чаддгүй нэг юу ч гэдэг юм уу чаддгүй юмараа хит бити огшууж хурдан мөнгө олж байгаа гэдгээр нь бити одоо огшуураасаа гэж би бас хүсэж байгаа юм л. Манай улс орон өнөөдөр хүүхэд залуучуудын орон болжээ. Залуу хүн бүр өөрийгөө нээж хүч боломжоо хөгжүүлж зорьсон зорилгодоо хүрэх ёстой. Эцэст нь нийгэм тустай хүн болж улс орондоо баялаг бүтээх үүрэгтэй. Гэтэл улс орны ирээдүй хойч үе болсон хүүхэд залуусын зарим нь янз бүрийн орчинд амьдарч явна. Аав ээж нь ажил төрөлгүй, арх дарс уудаг, салт сарнсан, амжиргааны хүүс үргүй, үр хүүхдээ анхаардаггүй, хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн гэд тоочвол амьдралын хүн бэрх давагдшгүй их байна. Ийм амьдрал донд хүүхдүүд өсөн торнож зарим нь гэр орноосоо дайжин гадуур тэнэж, гэмт хэрэгт холбогдож, очих газаргүй, ойч хаяггүй болсон нь. Ингээд хүүхэд насны хүсэл мөрөөдөл, залуу насны эрч хүч мөхөх гэж юу? Тэдэнд яаж туслах вэ? Тэд өөрсдийгөө өөрийн хүчээр бүтээж чадах болов уу? Эдрүүл ерөөсөө өөрсдийнхөө хүчээр залуучуудад яаж бид нэр өөрсдийнхөө энэ мөрөөдлөөр яаж өөрийнхөө баялгийг бүтээх вэ гэдгийг бид нар харуулж байгаа. Тэрнээс биш хин нэг бас л нөгөө карманаас мөнгө гаргаад ч юм уу эсвэл нэг сайн болох гэж байгаа хүн орж ирээл нэг боовч хөрөгдөг ч юм юм бол юусаа байхгүй. Яг л энэгээр бид нар нийгэмд энэ Улаанбаатар хотод Монгол улсад өөрийнхөө чаддаг юмараа зөв явуул яаж амжилт төрөх вэ? Бид нар зүгээр замын зааж өгч байгаа. Мэдээж тэр хүүхдүүд бол учраа мэдэхгүй байгаа учраас бид бүхэн зөв заалж өгöd энэ шугамаар явах юм бол чиний одоо энэ хийх гээд байгаа хүсэж байгаа зүйл чинь хүрэхэд юм ойрхон байна гэдэг замыг л бид тавьж өгөх. Тэрнээс биш бид бүхэн тэр хүнд нэг том авдар бэлгэх гээгүй л дээ. Би бол итгэлтэй байгаа. Яагаад вэ гэхээр эдгээр маань өөрсдөө мэдээж манай нэвтрүүлгийн баг те мэдээж энэ чинь буян болгон тэр хүний бодол санааг сонсож байгаа бид нар судалгаа маш хийж байна. Тэгээ гол нь энэгээрээ дамжуулаад залуучууд бид нар том одоо ухаан хайрлах болов гэж бас бодож байгаа шүү дээ. Миний хувьд бол их итгэлтэй байгаа. Тэгээ мэдээж өөрөө энэ маань нэрнж хүртэл гоё нэртэй. Тэгээд бидний бас гар нээж их ажиллаж байгаа. Бүгдээрээ л энэ нийгмийг залуучууд гоё мессеж хүргэхийн төлөө ажиллаж байгаа гэдэг санаа нэгдэж байгаа учраас амжилттай болох болов гэж бодож байгаа. Мөрөөдөл хайрын хүчээр мөрөөдөл яг жигүүртэй юм шиг агаар түлхэд дэшээ хөөрнөд
Тэгэхээр орчлон ертөнц яаж харагдах нь харна. Хүний амьдрал